Америкчууд үйлдвэрлэлийн шинэ үе эхлүүлмээр байсан ч гэсэн түүхийд нь байхгүй, олборлолт нь байхгүй, баяжуулах байхгүй, тээвэр логистик байхгүй, ажилтан байхгүй. Тэгээ энийг гүйцэн гэж баг байхгүй. Араас нь зөндөө мөнгө хайж болно л доо. Тэгээ сонирхолтой юм 877 тэрбум доллар 2023-24 оны Америкчуудын төсөв. Энэ мөнгөний баг 30-40% нь хаашаа урсдаг байсан бэ гэх юм бол хятад руу урсдаг байсан. НАТО барууныхан Оросыг бутлах гэж үзэж байна. Фейлдээд ах шиг байна. За, дараа нь юу юм бэ гэх юм бол Иран бутлах гэж үзэж байна. Бас фейлдэх баха. За. Гэхдээ Орос Ирантай амжилтанд хүрэх юм бол дараагийн зорилго нь юу юм бэ гэх юм бол мэдээж хятад. Тийм ээ. За. Гэхдээ тэд нар юу ойлгодгүй юм бэ гэх юм бол хятадын цаана яг юу болж байгаа юм бэ? Хятадууд Оросыг унгаахгүй орхихгүй. Ираныг ч гэсэн орхихгүй яагаад гэх юм бол Иран улсын газ нефтийн экспортын 80% нь зах зээлийн доогуур ханшаар тэрчтэй хятад руу явдаг. Хятадууд өөрийнхөө колонко барууныхнаар Израильчуудаар хаахын зөвшөөрөхгүй. Гэхдээ хизээ нэг цагт Америкчууд ухаарахгүй юм бол хятадуудтай дайн хийх нь ойлгомжтой байгаа зү. Оросуудаа алдсаж гин, одоо Ирантай алдсаж гин. Энэний дараа нь юу юм бэ гэх юм бол Пакистан тэгээд мэдээж хятад. Гэхдээ хятадуудыг барах юм уу гэсэн нэг асуудал байгаа. Шууд өөрөө дайрахгүй л да янз бүр ингэ дамжуулагч могоо барьдаг улсуудаараа тоглолчно. Оросуудыг юугаараа бутлах гэж үзэж байгаа юм бэ гэх юм бол тий Украинаар оролдож үзэж байгаа шүү дээ. Ираныг хинээр оролдож үзэж байгаа юм бэ гэх юм бол Израилаар оролдож үзэж байгаа, Сиригаар оролдож үзэж байгаа, Лебаноноор оролдож үзэж байгаа. Гэхдээ фейлдж байгаа. Гэхдээ эзэн нэг цагт хятадууд, Америкчууд хоорондоо үзэлцэх юм бол хэн ялах юм бэ? За энэ дээр сонирхолтой Wall Street Journal өнгөрсөн 7 хоног маш сонирхолтой нийтлэг тавьсан. Ямар гашчтай юм бэ гэх юм бол America let its military industrial might wither. China is booming. Америк юу гэсэн бэ гэх юм бол өөрийнхөө зэвсэгний аж үйлдвэрийн салбараа ерөөхдөө зэврүүлсэн гэсэн үг. Зэвэрсэн байгаа гэсэн үг. Эсвэргээрээ хятадууд пуужинтж байгаа, бум хийж байгаа. За. Тэгээд хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал объемыг ерөөхдөө барж эхлэхгүй юм байна гэсэн ойлгомжтой болоод ирсэн учраас энэ жилд Дональд Трамп ямар Батламалтын яамын төсөв баталсан бэ гэх юм бол 13%-аар томсгосон $1 их $80 тийм зэвсэг үйлдвэрлэх тодалдаа авах тийм түүхэн дээд хэмжээний төсвийг баталсан. За гэхдээ энэ хангалттай юм уу? Хангалтгүй баха. Яагаад вэ гэх юм бол зүгээр зэвсэг худалдаж аван төсөв баталнаа гизаан бас юу оршиж байгаа юм бэ гэх юм бол үйлдвэрлэл байгаа. Хангамжийн сүлжээ байгаа. Тээвэрлэлт байгаа. Түүхийдийн олборлолт байгаа. Баяжуулах гэсэн юм байгаа. Дэлхийд даяар энэ тэндээс бараа түүхийдээ татаж баяжуулаад тэгээ эцсийн бүтээгдэхүүн гаргах ёстой. Тэгээ Орос Украины дайнд битүүлээ юу ойлгож авсан бэ гэх юм бол мөнгө асуудлыг шийддэг юм байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал шийддэг юм байна. Яагаад гэх юм бол Оросууд 2014 оноос хойш юу хийсэн бэ гэх юм бол дайны эдийн засгаа бэлдсэн. 2022 онд яагаад Украин руу дайрч орсон бэ гэх юм бол за окей бид нэр бэлэн юм байна. Эхлээд хамгийн хуучин тоногдох хөрөм живсгээрээ орсон. Тэд нэр ингээд тесрээ дуусныгаа дараа одоо юу ашиглаж байгаа юм бэ гэх юм бол цоо шин үйлдвэрлэл, цоо шин бүтээгдэхүүн, цоо шин пуужингаа ашиглаж байгаа. Гэхдээ живсгийн дуусахгүй нь яагаад гэх юм бол араас нь цаанаас нь бүгдийг нь үйлдвэрлэж чаддаг. Оросууд дангаараа НАТО-гаас 4 дахин их жишээлбэл их бууны сумыг үйлдвэрлэж чаддаг. Оросууд ингэж чадж байгаа юм чинь хятадууд яах вэ? За. Тэ. Америкчууд жишээлбэл энэ бичсэн байна. Дэлхийн 2 дугаар дайнд яагаад ийм ялалт бий болгосон бэ гэх юм бол зүгээр байгаа үйлдвэрлэлээ зэвсэг юм уу дайны үйлдвэрлэл шилжүүлээд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орн угаасаа байсан. Тэгээд дэлхийн номер 1 зэвсэг усан онгоцны үйлдвэрлэгч болоод тэр онгоц тэг ачааны машин, танк, мотор, зотор бүгдийг Их Британи руу, Совет холбоо руу экспортлцаар агаад Германыг арчсан. Дараа Япончуудыг бас арчсан. Тэ дэлхийн 2 дугаар дайнд Америкчууд яагаад ийм том ял бий болгосон бэ гэх юм бол үйлдвэрлэлийн хүчин чадал, олборлолтын хүчин чадал, тээвэр логистикийн хүчин чадал. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү.
Энийн төлөө л харилцагчаа төлөө энийг хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За тэгээ одоо хятадууд юу хийж байна гэх юм бол Америкчуудын 80, 90, 100 жилийн өмнө хийсэн юмыг бараг төгс хуулаа явж байгаа. Өнөөдөр хятадууд юу үйлдвэрлэх юм бэ гэх юм бол бүх юмыг үйлдвэрлэдэг. Хятадууд юу баяжуулдаг юм бэ гэх юм бол бүх юмыг баяжуулдаг. Юу олборлдог юм бэ гэх юм бол бараг хэрэгцээтэй түүхийдийн бүгдийг нь олборлоод баяжуулаад эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийн хэмжээгээр ингээ харах юм бол тэгээ энэ бас нийтлэгээс авсан байгаа төлбөртэй нийтлэг. Тийм учраас би зүгээр та шеэрлж байгаа. 2000 онд Америкчууд дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүн 30% нийлүүлдэг байсан бол хятадууд тухайд амар жижиг байсан байгаа. Нэг 4%. Одоо юу болсон бэ гэх юм бол хятадууд дэлхийн нийт бүтээгдэхүүний ойролцооныг 17-18%-ийг эзэлж байгаа. Америкчууд ойролцооныг 26. Хятадууд бараг гүйцэд эхэлж байгаа. Гэхдээ энэ дотор бас юу орсон байгаа юм бэ гэх юм бол үйлчлэгээ орсон байгаа. Тэ өсчингийн төсөв бас орсон байгаа. Хумс янзлах юм орсон байгаа. Гол сайхны хагалгаа орсон байгаа. Софтвер орсон байгаа. Netflix орсон байгаа. Apple-ийн янз бүрийн ингээ бүтээгдэхүүн AirPod орсон байгаа. iPhone гих мэт шин орсон байгаа. Тэ хятадууд энэ дотор бас юу орсон байгаа юм бэ гэх юм бол зэсийн баяжуулах үйлдвэр орсон байгаа. Гангийн үйлдвэрлэл орсон байгаа. Жишээлбэл Их Британи энэ жил тэ гангийн үйлдвэрлэлээ зогсоодсон. Тийм тэнэг болсон. Одоо Их Британи дайн хиймээр байгаа юм бол гам байхгүй. Тэ. Америк дотор ерөнхийдөө бас яг адилхан. Яагаад вэ гэх юм бол тэр амар ядаргаатай. Тэр амар өртөг өндөртэй. Тэ. Ажиллагаа ихтэй, стресс өндөртэй, тэр халтар муухай хар ажлыг хийхэ болцсон байхгүй. Тэ. Газрын ховор элемент дэндүү бохор болохоор олборлогоо болцсон. Гангийн үйлдвэрлэл дэндүү үнэтэй, дэндүү тэ илээтэй болохоор бас болж эхэлж байгаа. Энэ бүгдийг хүнд орхицсан байх юм бол хятадуудад орхицсан. Европчууд бас яг адилхан. Тэгээд ингээ харах юм бол тэ Apple гэдэг компани iPhone ер нь бол тэр синдромыг тэр чигтээ төгс тэ тайлбарлаж байгаа. Америкчууд юу гэдэг юм бэ гэх юм бол дизайныг гаргадаг, тэ янз бүрийн софтверыг энэ дээр ингээ тавьчихдаг. Гэхдээ тэр hardware, тэр утсын хин үйлдвэрлэдэг юм бэ гэх юм бол Foxconn хятадууд үйлдвэрлэдэг. За тэгээд зэвсэгний хувьд бол бас яг адилхан өмнө миний контентыг үзсэн бол Америкийн тэр усан онгоц, шинэ үеийн онгоц, пуужин, зэвсэг дотор чип, тесэрдэг бодис, ган бүх юм ерөөхдөө хаанаас татдаг юм бэ гэх юм бол хятадаас татдаг. За тэгээд хятадууд зүгээр дэлхийн тэ үйлдвэрлэлийн үн цэний нэмэлтийг ингээд гаргах юм бол статистикээр 2000 онд 6% байсан, Америкчууд 25% байсан. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Америкчууд бүх үйлдвэрлэл, бүх халтар, бүх муухай, бүх ядаргаатай юмыг аутсорс хийгээд хятад руу экспортлоод өнөөдөр хятадууд дэлхийн үйлдвэрлэлийн нийт 32%-ыг эзэлж байгаа. Америкчууд дан 15%. Тэгээ Америкийн энэ дотор юу дутуу байгаа юм бэ гэх юм бол энэ тэнд түүх хийдэн дутуу байгаа. Хангамжийн сүлжээ бутарха энэ тэнд дутуу. За жишээлбэл энэ бүр солиотой тоо. За энийг уншаад би бүр гайхсан. Америкчууд заяа өнөөдөр 2025 он. Эндээс 1945 он хасах юм бол 80 жил заяа. Америкчуудын өнгөрсөн 80 жилийн хугацаанд заяа үйлдвэрлэсэн усан онгоцын нийт тоош эрхийг Хятадын ганц нэг компани 1 жилийн дотор үйлдвэрлэсэн. Дахиад хэлье. Америкчууд өнгөрсөн 80 жилийн хугацаанд нийтээр улсаараа нийтээр үйлдвэрлэсэн усан онгоцны тоогийг Хятадын ганц нэг компани 1 жилийн дотор хийсэн гэж боддоо. За, тэг ямар нэг байдлаар ингээ байлдаан гараад ирэх юм бол хин илүү их олон усан онгоцтой байх юм бэ? Тэ? Статистик нь энэ байна хар да. 100,000 гигатон гэсэн байгаа нөө контейнер тээвэр. Тэгээд одоо дайн бас юу юм бэ гэх юм бол тээвэр логистик гэхгүй. Яг гэх юм бол зэвсгийг үйлдвэрлэсэн газраас нь зөөх ёстой. Түүхийн эдийг олборлсон газраас нь зөөх ёстой. Тэгээд түүхийн эдийг баяжуулаад эцсийн бүтээгдэхүүн болгоо үйлдвэрлэлөө зөөх ёстой. За тэгээд дэлхийд даяар тий хамгийн их бараа, хамгийн их зэвсгийг аагаас бие рүү хэн нүүлгэж чадах юм бэ гэх юм бол Хятад. За одоо Иран руу өдөр болон онгоцнууд Хятадаас нисэж байгаа. Тэн дотор юу байгаа юм?
түүхийд байгаа тий зэвсэгч гэсэн байгаа. Яагаад гэх юм бол Хятадууд Ираныг орхгүй. Дэндүү чухал. За, Байлдааны онгоцыг ингээ харах юм бол та ингээ харж байгаа 2014 онд Хятадууд ойролцоогоо 500 тий 4-р үеийн Байлдааны онгоцтой байсан. Тэгээд 200 300 гаруй хуучирсан 1970 80-аад онд үйлдвэрсэн онгоцтой байсан. Америкчууд та ингээ харж байгаа бол 2014 онд онгоцных нь бараг 60% нь хуучирсан үе. 60 70 80-аад оны онгоц. Тэ нэг 500 шинэ үеийн онгоц. Тэгээ нэг цөөхөн хэдэн 5 дахь үеийн одоо энэ F22 тэ Lightning гэх мэт шин. За өнөөдөр 2025 оны үеэр таад ингээ харж байгаа юм бол 5 дахь үеийн Байлдааны онгоц тэ ойролцоог 600 ширхтээ. 4 дахь үеийн онгоц ойролцоог тэ дахиад нэг 750 800 ширхтээ. Гэхдээ энэ саарл хар зураасыг харах юм бол 4 дахь үе 5 дахь үеийн Байлдааны онгоц ингээ харах юм бол Хятадууд бараг ижил хэмжээнд очсон. За гэхдээ энэ онгоцууд ингээ энэ тэнд дэлбэрнэ, эвдэрнэ, засварт орчно. Ямар улс аль засгийн газар илүү олон онгоцыг илүү хямдханаараа үйлдвэрлэж чадах юм бэ? Дан эхэлчих юм бол. Хариулт нь бас тодорхой. Хятадууд. За, naval missile launchers энэ юу юм бэ гэх юм бол усан онгоц дээр ингээ байршдаг, тий? Пуужингийн одоо зэвсэг. За 2005 онд бол Хятадууд ерөөсөй байхгүй ийм зэвсэг, ийм технологи, ийм системнүүд ерөөсөй байхгүй. Америкчууд тухайд ойролцоог 7000 ширхтээ. Тэгээд шалтаа үсээгүй одоо Америкчууд ойролцоог 8000 ширхтээ Хятадууд талд нь орсон байгаа, гүйтцсэн. Шинийг үйлдвэрлэмээр байгаа юм бол айгүй хурдан. Контейнер зүүдэг, ус онгоц үйлдвэрлэхэ болчоод зүгээр Байлдааны онгоцыг үйлдвэрлэж байна. Тийм амархан. Тэ? Одоо ингээ харж байгаа юм бол үйлдвэрлэлийн хүчин чадлаараа Хятадууд дэшээ явж байгаа. Америкчууд доошоо, Америкчуудын түнш хамтрагч Герман байхгүй болж байгаа. Хоёрдугаар дэлхийн дайны эхлэх юм бол хэн хамгийн их юм үйлдвэрлэх юм бэ гэх юм бол Хятадууд, Оросууд, Иран тий. Нэмээд Хятадуудын үйлдвэрлэл тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеих 5G технологитой, софтвертэй. Тэгээд гар утас үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэл, контейнер зөөдөг усан онгоцны үйлдвэрлэлийг зэвсэгний үйлдвэрлэл шилжүүлэх нь софтвер асуудал болцсон байгаа учраас энэ дээрээ Хятадууд ч гэсэн айгүй хурдан шилжих боломжтой. Хамаагүй илүү их роботтой, хамаагүй хурдан үйлдвэрлэдэг, хамаг юмын дотооддоо ингээ баяжуулдаг, олборлдог. Зэсийн бас Монголоос аз уулч ингээ зөөдөг. Тэгээд ингээ та харах юм бол commercial shipping fleets те бараа тээвэрлдэг усан онгоц. Окей. Дэлхийн хэдэн хувийн Америкчууд эзэлж байгаа юм бэ? 1960-аад онд та харж байгаа бол Америкчууд худалдаа үйлдвэрлэл экспортороо номер 1 байсан. Дэлхийн ийм тий худалдааны усан онгоцны бараг 17% нь эзэлдэг байсан. Одоо яатсан байна? Байхгүй болцсон байгаа. Яагаад гэх юм бол тээвэр химээргүй байна. Бид нар химэл байхын химээр байна. Бид нар тий санхүүгийн бүтээгдэхүүн гаргамаар байна. Бид нар бонд гаргая, бид нар хувьцаа гаргая. Амар том эдийн засаг хэрнээ үйлдвэрлэл, логистик, хангамжийн сүлжээ Америкчууд тэр ч тайцсан байгаа байхгүй. За энэ бүр солиотой тоо. Тэ sailor усан онгоц дээр ажилладаг ажилтан. Та харж байгаа бол 1950-ад оны үеэр Америкчууд оргилцэгтэй 100 мянган тим ажил хийдэг хүмүүстэй байсан. Усан онгоц, тээвэр, логистикийн ажилтан. Окей. Одоо хэд болцсон байна? 10,000 руу буурсан. 10,000 мэргэжлийн тэ далайн тээврийн мэргэжлийн ажилтнтай Америкчууд 10,000. Хятад хэдэн тим ажилттай юм бэ? 2 сая. Одоо энэ хоёр тоог ингээ графикаар үзүүлэх юм бол энэ Америкчуудын хар зураас нь бүр энэ доор харагдахгүй. Окей. За 2 саяыг 10,000-аар хуваачил та. Тэ? Хятадууд 200 дахин их ийм тээвэр логистикийн хүний нөөцтэй гэх юм уу. За газрын хавар элемент би зөндөө ярьж байсан тий. Ингээ харах юм бол graphite тий батарейн технологи чип мэд дотор Хятадууд 99%, газрын хавар элемент тий 92%, cobalt батарейн дотор амар хэрэгтэй Хятадууд 77%, lithium бас батарей тий 65%, copper зис Хятадууд дангаараа 40%, nickel тэг гангийн үйлдвэрлэл дээр амар чухал зэврүүлдэггүй ингээ хамгаалтын одоо төмөр гэх юм уу да. Тэг Хятадууд 28, Индонез Хятадтай айгүй ойрхон тий бас нийлэн том. Америкчууд хааж байхгүй. Америкчууд юм үйлдвэрлэе гэсэн ч гэсэн түүхийд нь байхгүй. За. Тэгээд үйлдвэр дотор ажилдаг
мэргэжлийн ажилтан гээ харах юм бол Хятадууд заяа 2023 онд 162 сая үйлдвэр дотор ажилтдаг ажилтнтай. НАТО-гийнхан 60 сая. 60 сая. Америкчууд 17 сая. Америкчууд үйлдвэрлэлийн шинэ үе эхлүүлмээр байсан ч гэсэн түүхийд нь байхгүй, олборлолт нь байхгүй, баяжуулах байхгүй, тээвэр логистик байхгүй, ажилтан байхгүй. Тэгээ энийг гүйцэн гэж баг байхгүй. Араас нь зөндөө мөнгө хайж болно л доо. Тэгээ сонирхолтой юм 877 тэрбум доллар 2023-24 оны Америкчуудын төсөв. Энэ мөнгөний баг 30-40% нь хаашаа урсдаг байсан бэ гэх юм бол Хятад руу урсдаг байсан. Тэ? Одоо энэ шинэ батлагдсан 1.8 долларын төсөвнөөсөө ойролцоо хэр их мөнгө Хятад руу урсан гэж бодож байна. Доор хайж нэг 20-25%. Яг гэх юм бол тэр түүхий, тэр чип, тэр эцсийн бүтээгдэхүүн хин үйлдвэрлэдэг юм бэ гэх юм бол Хятадууд үйлдвэрлэдэг. За тэгээ Америкчууд бас өөрийнхөө өмөөрөд ярина заяа. Тэ? Бид нэр юугаараа давуу талтай юм бэ гэх юм бол технологи. Манай 100 сая долларын онгоц Хятадын 5-10 онгоцыг барна гэж ярьж байгаа. Дэлхийн 2 дугаар дайны үеэр яг энэ технологийн стратегийг барьж исэн улс аль байсан бэ гэх юм бол Германчууд байсан, Япончууд байсан. Гэхдээ юу олж авсан бэ гэх юм бол Америкчууд супер том танк ерөөсөө үйлдвэрлээгүй. Оросууд ч гэсэн яг адилхан. Tiger танкийг сонсч ирсэн үү та нар? Tiger танкийг Америкчууд үйлдвэрлэдэг байсан. Оросууд ч гэсэн үйлдвэрлэдэг. Оросууд ямар танк үйлдвэрлэдэг байсан бэ гэх юм бол T-34 үйлдвэрлэдэг байсан. Америкчууд ямар танк үйлдвэрлэдэг байсан бэ гэх юм бол Sherman танкийг үйлдвэрлэдэг байсан. Гэхдээ юу юм бэ гэх юм бол үйлдвэрлэх хамаагүй амархан, засахад хамаагүй амархан, нөхөхөд амар амархан. Тэгээд энэ Sherman танк Америкчууд тэр Tiger танкаас 15-20 дахин их үйлдвэрлэдэг байсан. Тэгээ 20 танк нэг танктай үзэх юм бол тэр 20 танк угаасаа барчдаг. Тэгээ энэ Tiger танк амар үнэтэй. Нэг нэвтэрчих юм бол тэгэл хэдэн зуун тонн төмөр ган бараг байхгүй болсон. За, иймэрхүү тактик Америкчууд ашиглаж байна. Тэгээд Иран, Украин, энэ Дайн гих мэд чинь хаашаа явж байгаа юм бол амар ойлгомжтой. Тэгээ хизээний цагт Америкчууд өөрийнхөө хизээж ялагддгүй бид нар номер 1 гэж бодож байгаа. Тэгээ хизээний цагт нь Хятадуудтай алцаад эхлэх юм бол хин ялагдах юм бэ гэх юм бол маш тодорхой. Америкчууд ялагдана.